Бид бодлынхаа хүчээр амьдардаг. Та хэвчлэн өдөрч юуны талаар боддог вэ? Юу ч бодсон бай, нэг бол эерэг, нэг бол сөрөг гэсэн хоёр төрөл хуваагддаг юм байна. Хүний тархинд өдөрт ойролцоогоор 60-аас 70 мянга орчим бодол эргэлддэг. Энэ маш их олон бодлуудынхаа талаас илүү хувийг та эерэг байлгавал танд ямар мэдрэмж төрөх вэ? Өнөөдөр таны бий болгосон амьдрал өнгөрсөнд бодсон бодлуудын үр дүн. Тийм учраас бодлоо эерэг болгож амьдралаа гэгээлгээр харахад чинь туслах дараах хэдэн зөвлөгөө хүргэж байна. Нэгдүгээр өөдрөг үзэл. Учир нь өөдрөг үзлээс эерэг бодол эхэлдэг. Үүнийг дадал болгосноор эерэг харилцаа, эерэг хандлага бий болж эхэлдэг гэсэн үг юм аа. Хоёрдугаарт бодлоо цэцлэх. Та өдөрт маш олон замраагүй, хэрэгцээгүй сөрөг бодлоод боддог бол түүнийгээ таягдан хайж маргааш их ажлынхаа талаар төлөвлөгөөд боловсруулж 50-аар нэг бодоод үзээрэй. Гуравдугаарт сөрөг бодол төрүүлж байгаа зүйлсээс өөрийгөө чөлөөлөх. За ингэснээр таны ажил бөгөөд амьдрал чинь илүү цэгцтэй болоод аж аргалтай болж эхэлнэ гэсэн үг. Хүний бодол үг үйлдэл гурав нэг толгойтой байдаг. Маш сайхан бодол боддог хүмүүсийн үйлдэл, үг эерэг болж гардаг. Тийм учраас бодлоо цэгцлсэн цагт таны амьдрал өөрчлөгдөх юм шүү.